Цамцгаано Наги тимийн оролцогч Ами Эрдэнэ байна. Тэгээд одоо би 17 настай. Амбал тавал амьдардаг. Тэгээд хамгийн анх JCG Flashlight гэдэг дог сурч ирсэн. Дараа нь Celine Dion-ы дог сурч ирсэн. Тэгээд ер нь бол дандаа энэ дива эмгтэй дуучдын дог сурахыг айгу ядагсан. Хичээдэг байсан. Тэгээд тэрнээс жоохон томроо дуунд ингэж орж ирэхдээ Ariana Grande-г бүр амар сонсдог. Ariana Grande-ийн улаанаагаа фэн болсон байсан. Манай гэр бүлээс дуулдаг, сонирхдаг хүн байхгүй. Аав чамд нь л яг юм бүгд дууг эвлэхэнд болцдог. Тийм жоохон дүртэй хүмүүсээс тэгээд би зөв яа чин нэг гэртээ ингээд ганц нэг айлын 9-аас хүртэл айлын ганц байсан. Тэг гэртээгийн ганцаар үлдэхээр ингээд өөр өөртөө дуулж тоглож мөглөө. Тэгээ айгаа хөглөнгөн унаасаа үтсэн дуу муугаа дөрөж дуулдаг гэсэн. Тэгээд тийм өөрөө л дуу сонирхож эхэлсэн би. Яг Voice Kids дарах яг 1 жилийн өмнө би дууны сургалтанд явж үзсэн байхгүй. Тэгээд тэр сургалтын маань багш болохоор чи ирээдүйтэй юм байна. Хойлоо ер нь Kids гэдэг тэмцээн болно гэсэн хойлоо бэлдээд үзье. Орё гэд. Тэр тэгээд бас яг нөгөө насныхан баримжааг мэдгүй байсан болохоор ер нь болно гэж үзсэн. Тэгээд яг нөгөө нэг voice-ийн чалгаруулах юу ингээд нэгдээд тэнгуут тэрнээс хойш 1 жилийн дараа болт юм байлээ. Тэгээд би яг анх нэгдэж яхад нь болохоор ингээд бүртгөлөд юм ингээд явуулахтаа л ингээд болж исэн. Тэгээд бэлдэж ясараад яг орхон өмнө яг оны сүүлээр миний төрсөд болдог байхгүй. Тэгээд яг 15 нас хүрч тараад тэгээд 14 насаар таслагдаад тэгээд тэмцээнд орох боломжгүй болоод 2 өдөр гэрээсээ гарахгүй уйлаад тэгээд за эргэжэл тэгээд тонцоодын voice болох байлгүй тэгээд тэр өнд нь орё гээл харсан. Анхны сэтгэл би нэг кист арах гэдэг нэлийн явцаас нэгээд яг тайзнаар гаргагдсан дээрхи яриамараг өгөөл ингээд яг сурцах гэдэг. Тэр үед бол амар сандралтай байсан ингээд даахан таних хүмүүсийг хараад. Тэгээд томцоодынхд ороход бол бас нэлээ бас сурж мартсан. Арай дорчхтай орж ирсэн л тий. Тэгээд тэр үед бол сандрал нь хамаагүй гайгүй. Тэгээд яг тайзнаар гарах гэдэг амар удаа үлээсэн байсан болохоор за одоо яг гараал яг бодчихсон бэлцнэл үзүүлнэ гэж бодсон. Шүүгчтэйстэй гоё байсан. Би нөгөө нэг жоохноос ахуулаад voice-ийг үздэг сахгүй бүхсээс нэг эхний сизнээс ахуулаад. Тэгээд шүүгчтэй ингээл боддоор уулзаал хажуунаас ингээл тэнцэл гэрүүлж мэлхэр гоё байдаг бах таа гэл ингээл бодоол ерөөс хардаг гэж байгаа. Тэгээд өөрөө орж ирээд тэгээд шүүгчт бүгдээрээ эргэж хараад тэгээд тэр мэдрэмж залбар амар тэрмэргүй юм шиг амар гоё мэдрэмж байсан. Зүудэлж байгаа юм шиг. Би бол тэмцээндээ орохын өмнө бол зүгээр гоё ингээд шатанд өөрийнхөө ингээд хүссэн дуугаа дуулаад тэгэл ингээд сайхан явж байгаа тэнцээл хасагтаал гэж боддог байсан. Тэгсэн чинь ард нь бүр амар их ажилладаг. Ингээд миний мэдгээс бүр их тэгээд бүх хүмүүс ингээд бидний ингээд надын төлөө сэтгэл хангаал одоо коучаас хаалал ингээд өдөржин шүнжин ингээд миний нөө дараачийн шатны дууг бодож ханаал зүудэлц ирж мэрэлцээ. Тэгэл аавч хоёр бас ингээд баян санаа зовоостэй тэгээд нөө kids дарахад бас бэлдээсэн багш маань ингээл намайг баян за дооч нь яаж ингэж нөө тэгч нөө тэхүү яах вэ. Тэгэл хөгжимчөөд Монгол хичтэйгийн дарын албаны ажилчид тэгэл бүгд амар сэтгэлээрээ тусалдаг. Тэр хүмүүсийн бас ингээд тусламж дэмжлэгийн ачаар би одоо ингээд финалийн шатанд гараад ирсэн байгаа. Тэгээ манай багийн ах эгч нар байна. Бас бүгдээрээ намайг жоохон ингээд өхөөрддөг. Тэгээд намайг ингээд баян ингээд тусалж хэмжээд би тэр хүмүүстэй бас хараахан дандаа баярлаа гэж хэлж чаддгүй. Тэгэд одоо энэ боломжийг ашиглаад хэлчихье. Бүгдээнд нь маш их баярлалаа. Аавч хоёр бол намайг ерөөсөө дуучин болно гэж бодож байгаагүй. Намайг бол ер нь нэмч болно гэж боддог байсан. Тэгээд би өөрөө дуучин болъё гэж хэлэхэд бол тэгээд их дэнжээгөө дээл заад тэгээд өөрөө хүсэж байгаа бол тэгээд сургалтанд нь явуулъя гэж. Тэгээд намайг ах voice орохоор болсон гэдгийг сонсож байгаатай ингээл гайхаал. Тэгээд намайг ийм хол явна гэж бодоагүй л ахaltaа. Тэгээд одоо л надад амар бахархдаг. Тэгэл бүх юмдгүйгээл өө яна миний охин зөв ингээл аавч ингээл бүх шатн дээр намайг ирж үзэн бахархаад уйлна. Ээж болохоор нөгөө нэг одоо манайхны л жоох хөвгттэй болсон болохоор бас байнга бүх шатн дээр ирж чадахгүй байгаа. Гэтэ гэрээсээ бол бас байнгын үзэлэл бас тэгэл. Ямар ч телевизэн шоу болохоор бас ингээд шоуны ард юу болдог тэгээд таниуцлагатай байх ямар чухал вэ гэдэг талаар бас ойлголт багаар авч байгаа. Тэгээд хамгийн их юм сурж авч байгаа хүн бол манай одоо багийн коуч байгаа. Багийн коуч тэгээд
одоо би бол юу ингээ хүмүүс орсон гэж ярихгүй гэхдээ ингээд эхнээс нь ахуулаад баг багаар зовлон хүн гэдэг эхлээд цагаа барьдаг байх хэвээр хариуцлагатай байх хэвээр тэгээд дугаа босод өгдөг байх хэвээр ингэх хэвээр дангаас олж хол биш гэл ингээд айгүй олон юм зөвлөмж тэгээд сургаалуудын сонсч суудаг. Ингээ өөрөө мэдлгүй би ингээд хичээлд явдаг байхдаа бол ингээд байнга өглөө 8 би бүтэн жил явахдаа бараг жилжингээ ингээд сэрх болгонд амар юм стресстэй зэрдэг бас аахгүй ингээд уурлаа. Хичээл өдөр харуулмаар байна гэж бодоод яваад тэгсэн чинь voice дараад ингээд тийм дуртай юм хийж болохоор тэр ингээд бэлтгэлтэй явахдаа хүртэл өглөөд ингээд амар сэрэг сэрж мэрэл бэлтгэлтэй явахдаа нүүр өсмөсөн янзлж бандлаа. Тэрнээс ер нь аль хэлж байгаа гэж би бодож байна. Би ер нь амар олон талын сонирхолтой дан ганц болох шиг амар сониоч. Тэгээд сакс волейбол тоглох дуртай, шатар тоглох дуртай, тэгээд кино үзэн өөр тэгээд сургууль дээр болж байгаа бүх юм нөгөө нэг үйл ажиллагаанд амар идэвхтэй оролцдог юм. Жохон нийгмийн идэвхтэй төрлийн юм баггүй. Тэгээд сургууль дээр юу л олон би тэр үнд ингээл гүйцээл орцдог ингээл нэг мэтгэлзэн тэнцэн зөвлөл сургалтын юм сургалтын зөвлөл эдрээс хаалал тэгээд аль болох чөлөө цагаар ингээд шин зүйлийг хийж үзхийг хичээдэг. Тэгээд спортоор хичээлэх бас айгүй дуртай. Наагийнхын хувь хүнийхэн хувьд гэвэл би багт нарсанд амар баярлдаг. Амар талархдаг. Тэгээд ингээд дүүшээ тагцсан ингээл хүмүүсийн коммент нь орж ирээл ингээл ингэж ингээл шүүмжлээд орж ирээл тэднийг ингээл сонссон зарим бүр ингээд ямар ч утгагүй ингээд авцалтаагүй бас комментэд байдаг. Тэгээд за ер нь эднийг уншиж сэтгэлээд байгаа юм хэрэггүй мэн гэж та одоо бол комментиг бүр тэр чигт хайцсан байгаа. Тэгвэл ер нь аминаар нэшээ тийм юм биш үү? Бусдын тэр сөрөг сэтгэлийг бол нэг өөрөөр нь хардаг. Тийм. Одоо ер нь бол хин ч юу ч хийсэн гэл би ингээд ихтэл нэг конол сандаг. Тэгэл маргааш нь шууд мартчихдаг. Тийм. Энд ерөөсөө надад тийм хүний хэлсэн муухай үг гэж удаан одоо би ингээд надад тийм муухай үг хэлсэн хүн ингээд бодохоо ерөөсөө орж ирдэг. Ер нь тэгвэл аминаа зан чанарын хувьд яриж ер нь өөдрөг гэсэн шиг юм шиг. Тий, амар өдрөстэй тэгэл ингээл энийгээл ингээл явждаг. Тэг жоохон заримдаа жоохон мангардуу ч юм шиг хүмүүс чад жоохон тэнийтэй ч юм уу хөвчлээ ч хэцүү гэл гайхаддаг байхгүй би бол ингээл гүлэгээл байждаг. Ингээл юуж алдсан гэл энийгээл тэгэл хин ч юу гэж хэлсэн надад юус наалдахгүй. Яг хоо зөвлөмжүүдийг наал ингээд авчин. Тэгээ муухай юм байвал гэж бодоод тэгэл хайчдаг. Амар эерэг хүн тэгээд яс жоохон хичмхий. Тэг ингээд бас гадна ингээд юу ч боломж хийж байгаа дотор амар хүн бодоод тэг ингээд өөрийнхөө эд зүйлсийг бас амар алга болгодог. Юмнууд амар мартдаг. Тэг хүний үг хэлдгийг мартдаг шиг ингээд бас өөрийнхөө юмнуудыг бас мартаа явчихдаг. Тэгээд хаасаагүй юм марчаал араас нь ингээд хөөсөлдөө මේ тэр ачуудын ачуу гэл. Тийм. Ер нь жоохон хөвчтэй. Тийм жоохон салан жоохон адал явдалтай юм гэдэг л таа гэхгүй. Жоохон бүтлгүүч юм шиг. Гэтэ би ингээд эхэндээ бол ингээд юм алга болгочаал л та нэрээ. Яагаад ингээд тийм бол би засахгүй байхдаа ингээд ямар боддог байсан байхгүй тийм. Сүүлдээ бүр дасан цогцоод өөрөө гад бараг юм алга болгоо бүтлгүүд тэр ингээд энийгээ шоолж болдог болсон. Ер нь бол Монгол дооны би анх шоунд орохтаа л за Монгол дооны шат байдаг да. Тэрэн дээр юу болох юм болоо. Яахав гэл амар бодож ирсэн тэгээд анхны ингээд амар том дагтсан. Бүх хүний мэддэг дуу. Тэгэл тайзан дээр ер нь бол бэлтгэлцэндээ жоохон хэцүү байсан. Тэгэл наяах санаа зовоол. Тэгээд санаа зовжсэн чинь нөгөө нэг намайг бас гонглчих юм бол дуугаа дуулж чадахгүй байх гэж бодоод гоё юм гэл хадлаа. Тэгэл би тэрийг анзаараад л байгаа л та. Тэгэл яг тайзан дээр гарахын өмнө за тайзан дээр гараад ингээл бүх юм юу ч болов болог гэж бодоод би шийдэгдэх байх гэж бодоод гарцсан. Тайзан дээр гарахаа нэг тийм шал өөрийн зөрөгтэй юм шиг болчихдог. Би бол тайзан дээр гарахаас өмнө амар сандартай ингээл. За одоо яна гараад алчих юм байл л да. Тэгээ сандраад байгаа юм чи бас дуулж чадахгүй гэж бодол амар юм байж байгаа. Тайзан дээр гарангуутаа би бараг юу ч мэдэрхээ болол зүгээр л ингээл за тугаал дуулаа гэж боддог. Тэгээ нөгөө нэг тайзан дээр гарч ирчээд дуусны дараа л харин үзэгчтэй хараад вау гэл ингээл инээж ингээл таньдаг хүмүүс байгаа. Тэгэл нагийн коуч өөдөө сандаа инээсэн зогсож идэг. Бүгдөө дуусны дараа тэгэл коуч руу гараад чүгчтэй гаймаарай. Яллагч болов Эсвэл шүү дээ тий. Тайзан дээр хамгийн тэрүүнд за ингээ яллаа. За хэрвээ миний нэрийг дуудвал мэдээж ойлгох бах.
амар байлна. Тэгэл ингээл хил хөгнөд ингээл нэг баярлах хүмүүс ингээл бүгдээрээ ингээл амдар гарч ирэл талхандаад. Тэгээ би бол бүх хүмүүс ихлээр талхаснаа илэрхийлнэ. Тэгээд дуусчаад коучгаа очиж тэрвэрнэ. Тэгээд аав ээжтэйгээ очиж тэрвэрлэнэ. Тэгээд бас надад тусалж исэн хүмүүсээ аль болох хурдан завтаалсан дээр гэх. Шаваа дуусаад гайгаа завтаалж байгаа. Тэгээд шууд бүгдийг баярлуулъя гэж би бодож байна. Би одоо шаваагаа дуусахаараа шууд одоо ээшийн мэлтгэлдээ орно. 12 дахь ангид болохоор. Тэгээд шаваанаас болоод хичээл манаас бага зэрэг ингээд салгартсан байгаа. Одоо сургуультаа очихоос жоохон айж нэлээд хоцрогдолтой байгаа. Бас өөрөө ч яг энэ шаваанд сайн дураараа орчих ингээд ороогүй ингээд бодоол яваад гэсэн. Тэгээд хүн намайг ингээд зориглуулад орсон. Тэгээд одоо би орсондоо ерөөсөө харамсдаггүй. Харин ч баяртай байдаг. Тэгээд ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаа, эсвэл хийж эхлэх гэж байгаа. Тэгээд бодоод өөртөө жоох итгэл байгаа бол зүгээр л хийж үзэл эхлэх л ёстой юм билээ.